аймгийн одоо сайхан суманд байрлаж одоо хөтлийн цэм жохоо үйлдвэрийг төшөглөөд барилгын материал үйлдвэрлэлийн зохицолборыг барьж явуулахаар зориод ажиллаж байгаа. За төслийн бэлтгэл ажлын хүрээнд одоо техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлууд хийгдэж одоо эх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлэхээр эхний одоо сонгон шалралтын ажлууд хийгдэж явж байна. Тухайлбал одоо жилийн 100 мянган тонны хүчин чадалтай өндөр технологийн одоо чанартай шохоо үйлдвэрийг одоо барьж байгуулах ажлыг бас эхлүүлэх шатндаа явж байна. За эдгээр одоо ажлуудын хүрээнд юуны өмнө орон нутгийн иргэдийн ажлын байрыг дэмжих, орон нутагт нэмэн үртгийг үлдээх, эдийн засгийг төлөвлөх, бодит төв нэмрээ оруулах чиглэлээр одоо орон нутагтайгаа ойлголцож ажиллах, хамтарч ажиллах чиглэлээр энэхүү санал жишээ байгуулж өнөөдөр бид хамтдаа сууж асуудлаа хэлцлээ. Тэгэхээр цаашдаа бид нэг аж үйлдвэрийн паркийг байгуулсаар сайхан сумын маань хөгжил, сайхан сумын маань одоо өнөөдөр байгаа нэг 10 орчим мянган хүн амьдарч байгаа. Ингээд цаашдаа сайхан сумын бид 20, 30, 40, 50 мянган хүнтэй хот болгохын тулд энэ одоо ажлын байрыг бий болгоход гол зорилго болж ажиллаж байгаа. За мөн одоо энэ сайхан сумын аж үйлдвэрийн паркийнхантай бол аль болохоор сайхан сум дээр цахилгаан станцыг бас байгуулах одоо гэрээр гэдэг тусгаж өгсөн байгаа гэдгээр сонслог байгаа.